үзэгчтэй та бүхэнд одоо Игэл 22 нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд одоо бэлэн болсныг дуулгаж байна. За өнөөдрийн зочноор бол Монгол Улсын их сургуулийн захирал боловсрол судлалын ухааны доктор Батэрдгоо өргөдөж ирээд оролцоод байна. Тэгэхээр танд энэ үчи мэндийг хүргэе. За баярлалаа, танд өнөөдрийн мэнд хүргэе. За таны ажил төрөл тавлаг уу? Сайхан аварж гин үү? Сайхан аварж байна. Ажил төрөл тавлаг. Та нэг үзэгчтэй зориулаад ер нь ямар хүн гэнт одоо ингээ мөшийн захирал болчихов? Тэр нэг өөрийгөө нэг товчхон танилцуулах уу? За би бол эзэмшсэн боловсролын хувьд бол физикч багш гэдэг мэргэжилтэй хүн л дээ. 1982 онд Эрхүүгийн их сургуулийн физикийн анги төгссөн. Гэхдээ их сургууль төгсөж байгаа хүмүүс бол бүгдээрээ багш гэдэг давхар мэргэжилтэд төгсдөг. Тэгээд багш мэргэжлэр төгссөн учраас сургууль төгсөж ирсний дараа техникумд физикийн багшаар ажиллаж байсан. Түүнээс хойш сургууль хүмүүжил ухааны хүрээлэнгч тухайн үед байлаа шүү дээ. Энэ хүрээлэнд эрдэмтдийн ажилтан хийж байж хагаад 1987 оноос тухайн үеийн улсын дээд тусгай боловсролын хороо гэж дээд боловсрол тусгай боловсролын асуудал хэрэгсэн төрийн захиргааны дээд байгууллагатай энэ байгууллагад ажилласан. Үндсэндээ энэ байгууллагад бол 2010 он хүртэл ажилласан байна. Тэгэхээр нэлээд олон жил ажилласан гэсэн үг. Намайг ажиллаж явах энэ бүх хугацаанд ер нь нийгэм бүхэлдээ шинжлэгдлээ, өөрчлөгдлөө, хувьсэл, хувьсгал гарлаа. Үүнтэй хамт нийгмийн институтс боловсролын салбарч гэсэн бүхэлдээ нэлээд томхон өөрчлөлтийг дамжсан. Тэгээд энэ өөрчлөлтийн үндсэн гал тогоо гэх юм уу бодлогын шийдвэр гаргаж ирсэн төв байгууллагад ажиллаж ирсэн их ойрхоноос энэ үйл явцыг харж бас зарим бодлогын шийдлийн төсөл боловсруулахад гаруй оролцож явсан хүүд. Ажиллаж явах хугацаанд яг 2 удаа Америк руу явсан. Эхний удаа мастер хөтөлбөрт, дараа нь докторийн хөтөлбөрт. Нийлбэр дүнгээрээ 5 жил Америк нэгдсэн улс сурсан байдгийг. Ямар чиглэлээр? За ер нь аль хэдийн боловсролын чиглэлээр ер нь 90-ад оны ихэнх үеэс энэ боловсролын системийн шинжилтэй холбоотойгоор гадаадын олон улсын байгууллагуудын тусламж их нэмэгдсэн шүү дээ ЮНЕСКО-гоос эхлээд. Тэгээ манай ард иргэд боловсролын салбарыг маш сайн мэднэ. 93 оноос Монгол Улсын боловсролын салбарын хэмжээний судалгаа хийгдсэн. Тэр судалгаан дээр өнцөж 94 онд салбарын анхны мастер төлөвлөгөө боловсруулж байсан. Тэгэхээр энэ ажлыг олон улсын зөвлөхүүдийн баг ирж ажиллаж байхад би бол яамны зүгээс томилогдож энэ хүмүүстэй хамт ажиллаж байлаа. Тэгээ энэ бол Монгол Улсын боловсролыг энэ зах зээл, арчлал, нийгэм, хүний эрхийг төвдөн тавьсан энэ нэгжилж байгаа шилжилтийн боловсролын салбарт шинжилгээ үзсэн. Та илүү дээд боловсрол чиглэлээр юм лөө? Тийм, ер нь дээд боловсролын чиглэлээр ажиллаж байсан. Тийм. Тэгээд энэ дээр ажиллаж байсан учраас хамт ажиллаж байсан Питтсбургийн их сургуулиас ирсэн профессорууд ер нь боловсролын яамны, боловсролын байгууллагын хүмүүсийг сургах боломж гаргаж өгсөн юм байна. Тэгээд тэр дагуу Питтсбургийн их сургууль боловсролын хөтөлбөрт явсан л да. Эхний явсан хөтөлбөр нь боловсролын бодлого төлөвлөлт үнэлгээ гэсэн ийм хөтөлбөрөөр мастерын хөтөлбөр жил хагас явж сурсан. За дараа нь 2000 онд бол буцаж энэ сургууль маань өмнө сурсан хөтөлбөрийн чинь авсан бүх кредитийг тооцоод үргэлжлүүлээс оролцох боломж олгож байна гэдэг. Тэр дагуу дээд боловсролын удирдлагын чиглэлээр докторийн хөтөлбөр сурсан юм байна. За мастер одоо сүүлийн үед өнгөрсөн жилийн хугацаанд бол бүтцийн өөрчлөлт явуулж ингээд бас нэлээд маргаантай тий янз янзын одоо багш нарын эсэргүүцсэн нэг тал нь дэмжсэн тийм юмнууд гарсан удирдах зөвлөлийн оруулсан. Тэгээд ер нь бол зарим талаар одоо мөөний шашны тийм шинжтэй ч юм байсан гэж зарим хүмүүс бол одоо хардсан тийм яриа гарч ирсэн. Тэгэхээр энэ бүтцийн өөрчлөлт нь яг юу болсон бэ? Миний ойлгосноор бол гадна харагдах байдалтай бол Мойсийн бүрэлдэхүүн төссөн 10 хэдэн сургууль нэгтгэхэд 6 том сургууль 5 том сургууль 6 том сургууль болсон гэж ойлгосон. Тэгээд 5 том сургууль болсон. Тэгээд энэний үр дүн одоо юу болж байна? Одоо жил өнгөрчлөө анхны ахиц юунууд гарч ийн үү? Яаж үнэлж байна? Тэгэхээр энийг ярихын тулд бас яахан оршил хэлэхгүй болохгүй л дээ. Тэгэхгүй их ойлгомжгүй болно. Яагаад ийм хийгээд байгаа юм? Тэгээд түрүү ярьлаа шүү дээ. 90-ад оны ихэнх үеэс Монгол Улсын боловсрол бүхэлдээ шинээр бүрдэж бий болж байгаа. Бид нэр өөр дүн туулж үзээгүй нийгмийн байгууламж руу орж шүү дээ. Хүний эрхийг төвднөөс арчилсан өмнөлөг нийгэм. Тэгээд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн чинь бүх систем үндсэндээ солигдсон. Ажиллах хүчин гэдэг юмыг урдаас төвлөрсөн байдлаар төлөвлөх. Сурч байгаа хүмүүсийг дараа нь хийх ажилдаа холбогдсон систем бол зогсоосон.
Тийм болохоор өмнө дээд улсрал олгож ясан тэр системс шинжлэхээс өөр аргагүй болж байгаа юм л да. Энэ байдалд зохицож ер нь 90 оны ихэнх үеэс дээд улсрлын салбарт хийсэн шинжилэл одоо тэр үеэс боловсрол эзэмсэн хүмүүс цөмөрөө харж байгаа шүү дээ. Өмнө нь дээд улсрлын диплом гэж өгч ясна гэх мэтгэл магистр, бакалавр гэх диплом өгөх хэлээ шүү дээ. Энд чи ямар учиртай юм бэ? Өмнө байснаас юугаар өөр яагаад ингэж байгаа. Тэгэхээр энэ бол системийн тэр ялгаатай чиг баримтыг илэрхийлж байгаа. Өмнө нь бол бид нэр төлөвлөгөөт эдийн засагт ажиллах хүчин бэлдэж, ажлын байранд хүн бэлдэж байсан. Тийм учраас мэрэгжилтэн бэлдэх хөтөлбөртэй байхгүй юу? За энэ бол дулааны цахилгаан станцад ажиллах инженерийн төвшөнд бол энэ хөтөлбөрөөр 5 жил сурнаа. 25 аваад энэ хөтөлбөрөөр энэ тавьсан хуваарийн дагуу ангиараа яваад төгсөөд тэгээд энэ төвлөрч очиж ажиллах. Төлбөрт захиалгын уран төлөвлөсөн нийлүүлэлтээ 5 жилийн дараахыг өмнө төлөвлөсөн тэрэн дээр хүн аваа сургаад. Энэ бол аль алинд тохирч байгаа систем. Тэгтэл 90 оноос шинэ систем байна. Чамайг төгсч гарсны дараа чамайг ажиллаар хангах ажлын фронт тодорхой биш. Дээр нь эдийн засгийн салбарчин бүхэлдээ хөдөлгөөнд орцсон, хөвчлөгдөжсэн. Томоохон үйлдвэр аж ахуйн газрууд бүгд хөвчлөгдсөн, ажиллаж байсан чиглэлээ өөрчилсөн, зарим нь зогсоосон. Шинээр үүсэж байгаа компаниуд 3 жилийн дараа, 5 жилийн дараа, 10 жилийн дараа ямар чиглэл бизнес хийж авах вэ? Одоо ч гэсэн тодорхой тогтож чадаагүй шүү дээ, гөрөмсөн. Ийм тодорхойгүй нөхцөл байдалд сургууль хэнийг бэлтгэх, ямар боловсрол болох вэ? Тэгээ энэ дээр бол иймэрхүү маягийн системтэй тэр нөхцөлд ажиллаж байгаа их сургуулиудын хөтөлбөрийг харж байгаа юм л да. Эндээс бол мэрэгжил биш боловсрол олгох хөтөлбөр байна. Сурч байгаа хүн сурч явах явцдаа ирээдүйн өөрийн карьер төлөвлөгөөг гаргаад тэрний дагуу сурч явах явцдаа таньж мэдээд хөтөлбөрөө өөрөө ингэж чиглүүлж заалж тэрэн дотор сонголт хийдэг систем байна. Тэгэхээр тэрлүүл явсны илэрхийлэл нь бакалавр гэдэг дээд боловсрол, өргөн суурьтай дээд боловсрол. Тэрэн дээр дараагийн шатнд бол магистр нь тэр өргөн суурин дээр тодорхой чиглэл мэрэгшиж байгаа. Тэгээ голчлон одоо мэдлэгийн салбарт ажиллах хүмүүс рүү чиглэсэн ийм хөтөлбөрүүд болж өөрчлөж байгаа юм л да. Тэгэхээр одоо бакалавр төгсөөд шууд ажил дээр гарахад боломжгүй гэсэн үг үү? Тэр нь бол зарим нь бол болно. Зарим нь бол нэлээд мэрэгжлүүгээ ойртсон хөтөлбөрүүд байна. Жишээлбэл багшийн хөтөлбөрүүд бол тэр нь тохиорхон байна. Зарим нь бол тодорхой хэмжээний мэрэгжлийн бэлтгэл дараа шаардна, мэрэгжлийн дадлах шаардна. Инженерүүд гэхэд дээд боловсролтой инженер байна. Инженерийн дээд боловсрол эзэмсэн. Гэхдээ одоо энэ ажлыг хийх бие тааж дүгнэлт гаргаж байгаа шийдвэр чинь аль биесний болох тийм мэрэгжлийн хэмжээнд ажиллана гэвэл одоо нөгөө мэрэгсэн инженерүүд болж явж байгаа шүү дээ. Тэрийг бол мэрэгжлийн холбоод хийж байгаа сургууль биш. Нэгтлэн бодгочтой хөвч гэсэн юм байгаа шүү дээ, тийм ээ. Нэгтлэн бодохын дээд боловсрол эзэмслээ. Нэгтлэн бодогчийг бол мэрэгсэн нэгтлэн бодогч болж байгаа шүү дээ. Тэр мэрэгсэн нэгтлэн бодогч нь мэрэгжлийн тэр хамтлаг олон нийтийн байгууллага төрөмс оголох гэж байгаа. Юмчны ингэж хоорондоо эдгээр холбогдож зөвшөөрүүлж явдаг юм систем юм байна л да. Тэгээ энэ дагуу бид нэр эхлээд чигээ гаргасан боловч энэ шилжилт бүрэн хийгдэггүй байсан. Тийм учраас энэний тусгал Монгол Улсын их сургууль дээр гарч байгаа юм л да. Хэдийгээр бакалавр, магистрийн боловсрол олгож байна гэдээ яваад байсан боловч хөтөлбөр нь өмнө байснаас онцгой өөрчлөгдөөгүй мэрэгчлэн бэлтгэж ийсэн чиг баримжааны хэвээрээ дээр нь их сургуулиудын санхүүжилтийн механизмтай холбоотой 93 онд дээд боловсролыг төлбөртэй болгосон. Төлбөртэй болгосноор үндсэндээ улсын төсвийг шууд санхүүжилтийг аажмаар багасгаад сүүл өөр зогсооцсон шүү дээ. Тэгээ сургуулиуд бүгдээрээ зөвхөн сургалтын төлбөрөөр санхүүжиж явж байна. Одоо улсаас ямар ч татаас авахгүй юу? Төрийн өмчийн сургуулиуд дээр тогтмол зардаг гэсэн 3 төрлийн зардлыг төрөөс санхүүжүүлдэг хуулийн дагуу. Тэр нь бол цахилгаан, дулаан, ус. Энэ одоо тэр өмчгөө сургуулийн байгууламж байна шүү дээ. Энэ одоо бид зардлын хэдүү болох уу? Энэ бол маш бага. Одоо манай сургууль дээр ихэд бол ер нь 2-3% л байна. Тийм. Бусдын сургууль өөрийнхөө үйл ажиллагааны орлогоор санхүүжүүлэх ёстой. Үйл ажиллагаа гэхээр үндсэн үйл ажиллагаа сургалт. Тэгээ энэ агуулгаараа хувийн сургуулиас баг ялгаагүй төвшөнд ажиллаж байна. Судалгаа, захиалгах судалгаа хийдэг тийм орлогын хүсрэг байж болно тийм. Болно. Ер нь хэрэг болно. Гэхдээ тэр нь бол өнөөдрийн байдлаараа бас тийм өндөр биш байна. Өнөөдөр манай сургуулийн 10 хүрэхгүй хувь нь эрдэм шинжилгээний орлого байгаа. Нийт орлогын. Тэгээ энэ хооронд бас их сургууль чинь 90 он хүртэл ерөнхийдөө мэрэгжлийн бэлтгэдэг сургалт эрхэлдэг байгууллага байсан. Тэнд бол цөөхөн тооны профессорууд судалгааны ажилд оролцдог. Бусд нь бол үндсэндээ гол хийх ёстой ажил нь хичээл заах гэсэн ажил. Тэгээ тэр байдал чинь бас үргэлжилж ирсэн байна л да. Тийм учраас манай их сургуулиудыг жинхэнэ их сургууль болгох нь тэр судалгааны чадварыг хөгжүүлэх ёстой.
ийм ажлыг захиалагчийн хүсэж байгаа хэмжээнд гүйцэтгэх тийм потенциалтай болсон байх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр бидэнд учирж байгаа гол бэрхшээлүүд юу байна вэ гэхээр эдийн засгийн талаас аж ахуйн байгууллагууд гэсэн их сургуулиудын яг юу хийж чадах вэ гэдэг потенциалын талаар мэдлэг хүмүүс байх шиг байна. Нөгөө талаас хэрэгцээч бага байх шиг. Олон тохиолдолд бол шууд гаднаас технологи авчираад тэр технологио шууд хэрэглээд үйлдвэрлэлээ явуулдаг юм уу? Нэлээд хэсэг нь бол онцгийн тийм мэдлэг шингээхгүйгээр худалдаач байдаг юм уу тийм ээ? Одоо уулуурхайн чиглэлийн шууд түүхий эдийг гадагшны экспортлог юм чиглэлийн ажлууд эрхэлж байна шүү дээ. Одоо л бид нар бол дараагийн шилт рүү шилжсэн компаниуд гэсэн гаднаас авчирсан технологи гэсэн өөрийнхөө нөхцөл тохируулж модификац хийх, өөрчлөх, тэрэн дээр мэргэжлийн тусалцаа авах. Цаашдаа өрсөлдөх чадвараа сайжруулах гэвэл өөрийн технологиг боловсруулж өвөц байдлаар давуу байдал үүсгэх. Гэсэн иймэрхүү чиглэл рүү хандаж эхэлж байгаа юм. Тийм учраас үеүүд инновацийн тухай улам бүр анхаас инновацийн одоо бүтцийн өөрчлөлт тухай ярьж байсан шүү дээ. Тэгээд дэрлэгээ одоо эргээд байхад бол тэгэхээр зэрэг энэ санхүүжилтээс болоод өнөөдөр нийт орлогын 90% нь сургалтын төлбөрөөс санхүүж байгаа. Гэхдээ сургалтын төлбөр маань өөрөө бас улс төрийн шийдэл болж хувирдаг. Сурч байгаа хүмүүс төлөх тэр чадвараас давж болохгүй, нийгэмд өвмэн докторгүй байдал үүсгэж болохгүй. Ийм учраас энэ төлбөрийн хэмжээг тогтоодог сургуулийн удирдах зөвлөлийг өнөөдөр хуулийн дагуу засгийн газраас томилсон гишүүд 60% бүрдүүлж байгаа. Тэгэхээр тэр хүмүүс чинь бол засгийн газар чинь улс төрчид ирэх барьж байгаа. Тэр хүмүүс даалгавар гэж шүү дээ. За төлбөрийн хэмжээд хэдээс хэтрүүлж болохгүй гэх юм бол энэ нийгмийн одоо уур амьсгал нөлөөлнө юм уу? Одоо дээд юу гэнэ? Таазраас ингээд тааз тогтоочдөг. Тэр хэмжээгээр санхүүжилтээ бүрдүүлэхээр үйл ажиллагаагаа явуулж хүрдэг. Тийм болохоор зэрэг өргөсөх боломж нь өгөхлөөр аль хор олон хүмүүс үлэх. Тэгээд олон хүмүүс үлэхдээ шүү дээ. Хүний сонирхлыг татахаар шинэ нарийн мэрэгчлүүд. Энэ мэрэгчлэр бол нэр ажиллаж болох юм байна шүү. Итгэл төрхөд ийм мэрэгчлүүдийг нээж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр өмнө бэлдчихсэн мэрэгчлэн бэлтгэгдлүүд бүр олон салаалаад нарийн мэрэгжил болоод тэгээ ийм учраас Монгол Улсын их сургууль 90-ад оны үед 2000 хүрэхгүй оюутантай байсан сургууль шүү дээ. Тэгтэл энэ маань 14 салбар сургуультай. Одоо өнөөдөр байдлаар 22,000 оюутантай. Ийм сургууль явж байна. Гол үндсэн ажил нь бол хичээл заах, хэвээрээ байна. Тэгээ энэ байдлыг өөрчилж их сургуулийн төлөв рүү оруулах ийм шилжилтийг өнгөрсөн жил хийсэн байна л да. Энэ шинжилгээний гол агуулга нь бол хөтөлбөрийн жинхэнэ бакалаврын дээд боловсрол олгодог хөтөлбөр болгож байгаагах. Тэгэхдээ өргөн суурьтай сурч байгаа хүн энэ их сургуулийн багшнаас санд болгож байгаа хичээлүүдээс чөлөөтэй сонголт хийх. Энэ боломжийг өргөжүүлэх шаардлагатай. Гэтэл 14 харьяа сургуулиуд тэр эхэлчихсэн байсан тийм. Одоо миний ойлгож эдийн засгийн сургууль бол одоо тийм сонголтоор хийдэг байсан гэж би ойлгосон. Зарим нь бол одоо тэр нэржүүлж чадаагүй ч юм уу тийм. Тийм эхлэлүүд байсан. Гэхдээ тухайн үеийн хөтөлбөрийн өөрийнх нь дизайн, зохиомж, тэгээд сургууль нь өөрөө ингээд эдийн засгийн сургууль, хуулийн сургууль, байгалийн ухааны сургууль, физикийн сургууль, механик, математик, компьютерийн сургууль гэх юм ингээд бүр наривчилсан мэргэжлийн хөтөлбөр нийлүүлдэг сургуулиуд болсон байна шүү дээ. Тэгэхээр энэс нэг сургуулиас нөгөө сургууль руу дамжиж сонголт хийх боломжууд нь тэр сургуулиараа хязгаарлагдчихад байхгүй. Тэгээ эндээс бас тодорхой давхарлууд ч их үүссэн. Энэ өөрөө сургуулийн үйл ажиллагаа тэртээ дэргүй хөрөлцөхгүй байгаа тэр санхүүгийн нөөцийг бас өрөлгөн байдалд оруулдаг юм уу тийм ээ. Ийм байдлуудыг засах гэж хөтөлбөрөө нэгдүгээр өргөн болгож гол зорилго нь сурч байгаа хүн ярих шиг тэр сонголттой бол. Одоо үүндээ тохирсон бүтцийг нэгээд ингээд томруулсан байна. Тэгээ одоо бол өнөөдөр Монгол Улсын их сургууль 5 бүрэлдэхүүн сургуультай. Энэ дотроос хамгийн том нь шинжлэх ухааны сургууль гэж байна. Энэ шинжлэх ухааны сургууль дээр хуучны одоо байгалийн ухаан, нийгмийн ухаан, хүмүүнлэгийн ухаан гэж. Тэгээ тэрэн дотор олон салж задарсан сургууль байсан. Тэр сургуулийн үндсэн хөтөлбөрүүд тэнд бүгдээрээ нэг дор нэг сургуульд явж. Тэр сургууль чинь их л том сургууль болчихлоо тийм. Том сургууль шиг юм болчихлоо. Ер нь 90-ад оны мөсөөс бол том шүү. Одоо бол 10,000 оюутантай ийм сургууль байна. За хоёр дахь том сургууль бол хэрэглээний шинжлэх ухааны инженерийн сургууль гэж байна. Энэ нь бол шинжлэх ухааны хэрэглээ нэлээд товойлгосон. Тэгээд инженерчлэн
За одоо цэвэр онлайн шинжтэй академик шинэ мэдлэг бүтээхэд чиглэсэн ийм хөтөлбөрүүд байна. Энэ нь бол шинэ тухайн сургууль дээр голдуу байгаа. Нөгөө хэсэг нь практик дээр тэр шинэ тухайн мэдлэгийг хэрэглэх. Практик хэрэглээтэй холбоотой тийм салбарууд. Гэхдээ энэ хоёрыг бол бас хэтэрхий салгаж болохгүй. Тэр салгалтын зохион шинжтэй болоод байгааг өнөөдөр бид харж байна л да. Тийм учраас энийг дахиж хянаж байна жилийн дараа. За нөгөө талд нь их сургууль дээр ерөөсөн инженерийн шинжтэй хөтөлбөр байсан. Мэдээллийн технологиос эхлээд компьютерийн энэ хөтөлбөрүүд бол тэр сургууль дээр байна. За цаатлын 3 сургууль нь бол ерөнхийдөө хүмүүстэй ойлгомжтой бизнесийн сургууль байгаа. Хуулийн сургууль байна. За тэгээд олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль гэж байна. Тэгээ ийм 5 сургуультай болсон доо. Тэгээ энэ сургууль дээр энэ хөтөлбөрүүдээ ингэж үндсэндээ шинээр инженерчил хийж өргөн суурьтай болгож байгаа. Энэ нь мэдээж хэрэг өмнө нь ингээд олон жилийн турш дадаж хэвсцэн явж байсан тэр системийг бүхлээр нь хөдөлгөж байна л доо. Тэгээ сургуулийн зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт нь хөтөлбөрөөс үндэслэн тэрэндээ тохируулж ийсэн зохион байгуулалтын хэлбэр юм. Тэгээд ингээд хийгээд хөтөлбөрөө шинжилж эхлэхээр энэ дээр бол зарим хүнд бол төвхтэй байхаас арга байхгүй тассан юм л төстэй дэргүү хөдөлж байгаа. Нөгөө талд нь бол энэ олон жилийн турш ингэж явж ирсэн хөтөлбөр бол тодорхой хэмжээнд хүмүүс танигдсан. Энийг хөдлөх шаардлагагүй гэсэн байр суурьтай ч хүмүүс байсан. Тэдний зарим нь өнөөдөр байр суурь хадгалсан хэвээрэл байна л да. Тодорхой хэрэглээд яг бүтцөөрчлөн бас нэг гол зорилго бол одоо энэ давхардлыг багасгах тийм. Давхардл гэдэг нь бол хүний асуудал яригдж байгаа. Тэгэхээр бол давхардж байгаа хүний оронтой бол сумгатгах юу харагдаад байна л да дүр зураг. Тэгээ ер нь энэ бүтцийн өөрчлөлөөр харин хүн их сургуулиас шууд чөлөөлөгдөж сонгогдсон тохиолдол гараагүй л да. Энэ зөвөр бүрэлдэхүүн сургуулийн захирал юм уу албан тушаалтай байсан тэр хүмүүс юм албан тушаал нь өөрчлөгдсөн. Удирдлагын багассан юм тийм. Удирдлагын албан тушаалын тооц өөрсөн. Тэнхмүүдийг бол нэлээд томсгосон. Одоо хэдэн ажилтнтай багш ажилтны нийт? Багш ажилтны нийт 2000 хүн байна. 2000 хүн. Тийм. Багш нар бол 700 багштай. 22,000 оюутантай гэсэн шүү дээ. 22,000. Тэгэхээр нэг оюутанд ногдж байгаа багшийн тоо нэг багшд ногдж байгаа оюутны тоо бол харьцангуй өндөр. Бус сургуулиудтай харьцуулбал маш өндөр. Тэгээ энийг бол бид нар ер нь багасгах гэсэн зорилготой. Багасгах гэхээр бол одоо үйл ажиллагаагаа санхүүжүүлэх, орлогынхаа их усрыг нэмэгдүүлэх хэрэгтэй. За энэ дээр бол бид нар сургалтын дэлгүүр өөрөө цорын ганцхан их усвэр гэж бодохгүй байгаа. Бид нар эрдэм шинжилгээний орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Багш нарынхаа судалгаа хийх чадамжийг сайжруулна, үүгээрээ судалгаа захиалах ихтгэл төрүүлэх хэрэгтэй. За дээр нь бол ер нь дээд улсрал гэдгийг өөр шимийн хэн хүртдэг юм бэ гэдэг асуудал байдаг л да. Олон тохиолдолд сурч байгаа хүн л өөр шимийг хүртэж байгаа. Тийм учраас тэр хүн өөрөө энд гарч байгаа зардлыг төлөх ёстой гэдэг байр суурь нэлээд илэрхийлээд байдаг. Гэхдээ дээд улсрал эзэмшсэн хүн гэдэг бол өөрөө нийгмийн баялаг. Ийм учраас дээд улсрлыг нийгэм үр шимийг хэрэгтдэг юм аа гэсэн байр суурь бас төрөвчийн хас бараг давмгайлах шинжтэй байдгийн. Ийм учраас улс орнуудад дээд улсрлыг улсын төсвөөс багагүй хэмжээгээр санхүүжүүлдэг ийм зарчим тогтцсон. Бидний зах зээлийн гэж нэрлэдэг нийгмүүд төрөл одоо зах зээлийн өлгийн нутаг гэвэл англи хэлэх байлгүй дээ. Англи гэхэд ер нь хувийн сургууль бараг байхгүй шүү дээ. Сургуулиуд нь бол бидний ойлгохдоор төрийн өмчин. Гэхдээ төрийн өмчин гэдгээс илүү бие даасан нийтийн өмчийн сургууль нийтийн өмчин гэх юм уу. Сургууль өөрөө бие даасан байна. Гэхдээ нийгэмдээ үйлчлэл, нийгмийн сайхан төлөв үйлчлэл. Тэндээс хувь хүн ашиг хүртэхгүй. Ийм сургуулиудын санхүүжилтийн 70-80% нь төсвийн санхүүжилт байна шүү дээ. Би бол зах зээлийн өлгийн нутгийг хэлж байна. Жишээ болгож. Ер нь бол суурь асуудлын санхүүжилтийн асуудал юм байна. Санхүүжилттэй холбоотой. Санхүүжилт бол энэ харьцааг, уур амьсгалыг, соёлыг нэлээд гажуудуулж байгаа юм байдалтай байна. Энийг бол одоо төвшөндөө бол нэлээд хүлээн зөвшөөрч явах шиг байна. Би тэгтээ ингэж ойлгодог шүү дээ. Одоо барууны орнуудад төрөөс санхүүжилт өгж байгаа ч гэсэн эргүүлээд тэднээс төрдөө ингээд үйлчлэгээ судалгаа байдаг юм уу те? Үйлчлэгээ үзүүлээд өөрөөр хэлбэл тэр нь баг худалдаа авалт маягтай ч юм уу те? Харилцсан тийм ашигтай хамтын ажиллагаа маягтай байгаа. Түүнээс зүгээр л мөнгө өгчөөд ингээд ямар ч өгөөжгүйгээр мөнгө өгдөггүй, буцалтгүй тусмар маягаар өгдөггүй байна гэж би ойлгосон шин. Тий, тэр үнэн. Тэгэхээр сая бид тэр 70-80% санхүүжилт гэдэг дотор 70-аас илүү судалгааны санхүүжилт байгаа юм шүү дээ. Англи их сургуулиуд гэхэд чинь одоо орон нутгийн шинжтэй судалгаа хийж чадвартай сургууль, үндэсний хэмжээний судалгаа хийж чадвартай сургууль, олон улсын хэмжээний судалгаа хийж чадвартай сургууль гэдэг ранг тогтоож байгаад тэрүүгээрээ санхүүжилтийн хэмжээг тогтооцсон санхүүжүүлж байна л да. Америкийн нэгдсэн улсын сургуулиуд гэхэд хувийн сургуулиуд хүртэл одоо өнөөдөр бид нар Харвард, Стэнфорд, Йейл эдгээр чинь зөвхөн хувийн сургуулиуд юм шүү дээ.
Гэхдээ ашигын бус сургууль. Анх байгууллагатай хувийн эзэн ажиллагаараа үүссэн. Гэхдээ өнөөдөр энэ сургуулиудаас хинч ногдол ашиг авдаггүй. Энэ сургуулиудын хувийн гэж хэлж байгаа гол онцлог төрийн оролцоогүйгээр бие тааж үйл ажиллагаа явуулдаг. Энэ сургуулиуд байгаа. Харуудын их сургууль гэхэд олон хүн их өндөр төлбөртэй учраас төлбөрөөр маш их ашиг олж болдог. Ашигтай бизнес байна гэж хардаг юм шиг байна. Яг зарласан хэмжээг харах юм бол Харуудын их сургуулийн жилийн сургалтын төлбөр 45-50 мянган доллар гэж харагдана. Гэхдээ санхүүгийн тайлан ашигын ус байгуулга учраас нийтдээ ил байж байгаа. Тэрийг уншихаар Харуудын их сургууль өөрийнхөө сурч байгаа оюутнуудад дунджаар 32 мянган долларын санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Хөнгөлтөөр юм уу бүр бэлэн мөнгөөр. Монгол улсаас өнөөдөр жишээлбэл Массачусетийн технологийн институтэд 4 монгол оюутан сурч байна. Энэ 4 оюутныг одоо үнэхээр авьяастай энэ сургууль дэлхийд даяар ингэж авьяас хайж байгаа тэрэн дотор шигшиг шалгарсан оюутан гэж үзэж өөртөө хэлсүүлсэн учраас нийт сургалтын төлбөрийн сургууль өөрөө дагаа дээр нь стипенд сургаж штэ. Бүрэн тэтгэлэгтэй. Бүрэн тэтгэлэгтэй стипендтэй. Ерөөсөө сурахтаа ингээд төвлөрөөд өөр юм зарахгүйгээр тэрэн дээр төвлөрч сурах юм боломж нь болж Харууд мөн ялгаагүй ингэж ажилладаг. Тийм болохоор энийг бол ялгаж салгаж бүрэн гүйцэд харах хэрэгтэй. Зураг нь яаж харах гэж. Төрөний Харуудын сургууль дээр төлбөрийн хувьд бол 45 мянган долларын төлбөр тавьсан ярина 32 мянган доллар буцаагаад өгч чинь гэсэн үг шүү дээ. Сургууль өөрөө санхүүжүүлж байна. Тэгээд дээр нь нөгөө талд нь зардал талаас нь харуул нэг оюутны Харуудын их сургууль 1 жил сурахад 60-аас 80 мянган доллар зарцуулдаг байна. Тэгээд сургуулийн төлбөр бүгдийн төлсөн ч гэсэн тэр гарч байгаа зардлыг хаадаггүй шүү дээ. Цаана бусад зардлыг сургууль өөр бус их усураа санхүүжүүлдэг. За тэрний хамгийн том их усур нь Америк их сургуулиудад байдаг endowment гэдэг их усурлтай. Сургуулийг дэмжиж төгсөгчд юм уу компаниуд хүмүүсийн өгсөн мөнгө тэр мөнгийг аж ахуйн эргэлтэнд оруулаад тэр орлогыг зөвхөн сургуулийн үндсэн үйлчлэгээ дэмжихэд ашиглаж байгаа. Тэр хүн авахгүй. Бас нэг сонирхолтой юм бол одоо юу гэдэг тэднээс оюутнуудаа их одоо юу гэдэг зарим нэг туслах зэргийн ажилд их ажилуулдаг. Одоо тэгэл одоо багшийн туслах тий судалгааны туслах ажилтан тэгээ номын сан гэдээ бусад бүх үйлчлэгээн тэр заалмал одоо юу гэдэг тэр бүхэнд данд оюутнууд ажиллаж харагддаг. Тэгээд тэрнээс одоо бодвол одоо сургалтын төлбөрийн тодорхой хэмжээр хөнгөлөгддөг юм уу яадгийн эсвэл цалин авдаг юм тийм бол их олон төрлийн хөнгөлөлт үзүүлдэг Америк сургуулиуд. Би өөрөө Америк сургуульд 2 удаа явж сурч үзлээ шүү дээ. Тэгэхэд хоёуланд нь яг тийм хэлбэрээр сургуулиас нь би стипенд авч сурч байсан байна. Магистр докторын шатны сургалтанд сурч байгаа градиат оюут ингэ тооцогдно. Энэ үед бол Питтсбургийн сургууль гэхэд бусад олон сургуультай ер нь адилхан 3 төрлийн тэтгэлийн хөтөлбөр үүдэг сургуулийн өөрийнх. Graduate student assistantship, research assistantship, teaching assistantship. Teaching assistantship гэх юм бол тодорхой хичээл заадаг багш нар байна. Мастер, доктор оюутан хичээл заадаг. Graduate student assistant миний ажилласан хуулиар тэр нь бол тэнхмээс тодорхой даалгавар аваад тэрэн дээр орон тооны ажилтан болж ажилладаг. Энэний төлөө надад сургууль бол миний төлбөрийг сургууль өөрөө бүрэн даана. Дээр нь надад сар тутам $1500 цалин өгнө. Өөрийнхөө үндсэн ажилтнтай адил миний эрүүл мэндийн даатгал бүх даатгалыг хариуцсан. Багш нарт профессорууд олгодог тэр fringe benefit гэдэг шиг тийм янз бүрийн хөнгөлөлтийн тэтгэлгийн шинжтэй үйлчлэгээнүүд тэд нар бүгдээрээ биш л дээ. Гэхдээ тэрний заримыг надад үзвэл ингээ би бол үндсний сургуулийн орон тооны ажилтан болж ажилладаг. Ийм маягийн тэтгэлгийг бол Америкийн сургуулиуд авах боломж маш хөргөн байдгийг. Тэгээ энэний их усурал буцаад сургуулийн нэг endowment сан тэгээд их сургууль дээр хийж байгаа профессоруудын судалгааны санхүүжилт дотор ерөөсөө ийм зүйл ангууд сууж өгдөг. Ийм учраас Америкийн их сургуулиуд дээр судалгааны ажил ихэнх нь хийгддэг. Ялангуяа суур судалгаа. Энэ суур судалгааг удирдагч нь бол тэр багш байна. Гол үндсэн ажлыг хийж байгаа хүмүүс нь оюутнууд байна. Тэдний хүчээр энэ судалгаанд оролцож байгаа хүмүүсийн хүрээг тэлж байна. Тэр судалгааны ажил тасралтгүй явж байна. Тэгээд хямд зардлаар хийж чинь орон тооны ажилтнаас хамаагүй юм. Шууд практик дадлага нь давхар хийгдэж чинь гэсэн үг тийм. Багшийг ер нь одоо муйс дээр жишээ нь одоо буйс бол одоо манай хамгийн тэргүүлэх их сургууль. Манай одоо бас нэр хүндтэй зайлшгүй холбоотой. Тэгэхээр бол мэдээж муйсын сургалтын чанар сайн байханд бол багшийн чанар бас сайн байх хэрэгтэй байх. Тэгэхээр багшид тавигдж байгаа одоо нэг талаас бол ийм баруун систем бол ийм олон давуу талтай байна. Тэрэн шиг одоо та бол багшид тавигдж байгаа шаардлагыг чангаруулах ч гэдэг юм уу тэр талаар одоо юу
ямар одоо ажлууд хийж чинь те. Миний нэг мэдээлэл сонсоос нэг барууны сургууль дээр нэг багш бол дөнгөж орсон залуу багш бол одоо гэдэг жилдээ бараг 2 ном ч юм бичих ёстой ч байдаг юм уу те. Тэгээд айгүй их тийм судалгааны ажлууд их хийх ёстой. Тэгээд тэрнийхээ дараа нэг 10 жил тийм хүнд юм явж ийж нэг тэнүүр гэж яриад байдаг те. Тэр одоо монголоор юу гэж нэрлэдэг юм байгаа. Тэгээд тэрэндээ хүрдэг. Тэгээд тэрэнд хүрснээр дараа харьцангуй ажил нь хөнгөрч те. Судалгааны баг удирддаг ч юм уу нэгэн тийм удирдах төвшөлт хөнгөрч байгаа биш юм аа. Тэр зүгээр шахалтан багсчихж байгаа. Гаднаас шахаж байгаа. Тэр төвшөнд ингэж бие дааж, судалгаа хийж энэ хүмүүсийн оюуны ертөнцид мэдлэгийн энэ их далайд хувь нэмрээ оруулах чадвар байна уу гэдгийг шалгаж байгаа сорилт явж байгаа. Пробейшн гэж. Гадаадын дээр тэргүүлэх их сургуулиуд дээр бол ер нь профессорын албан тушаал байна. Тэр нь бол олон тохиол ялангуяа Америкийн сургуулиудад tenure track гэж мэрэгжлийн хувьд эрхчлөө олгож дархлаажуулж байгаа систем юм. Яагаад ийм систем бий болгоод байна гэхээр энэ хүмүүс бол судалгааны ажил хийхдээ өмнөнийг тогтоож, өмнөнийг хайж эрэлхийлж байдаг. Тийм судалгаанууд л да аль ч судалгаа гэсэн. Тэгэл ийм судалгааны ажлууд нийгэм дотор тогтсон одоо ихтгэл үнэмшил, үнцүүл тэрнтэй бол зөрчилдөх явдал маш ихээр гардаг. Тэр тохиолдолд энэ хүний эрхийг хамгаалах гэж энэ ажлаа хамааралгүйгээр хараад тусаар хийх. Тэр нөхцөлийн хангалттай систем академик хэрэгчлөөний хамгаалтын системийн tenure систем юм. Тэгэд ийм ажлыг хийх хэмжээнд хүрч ийн үгүй юу гэдгийг ажилд орж явахаас нь эхлээд сорилтын хугацаатай тэр нь бол дунджаар 6 жил. Энэ 6 жил дотор л одоо жил болгон шалгуулна да. Үнэхээр одоо судалгааны ажлыг эрдэмтдийн төвшөнд хийж чадж байна уу? Бүтээл гаргаж байна уу? Энэ арга зүй бүрийн систем мөн одоо бүтээлээ хэвлүүлж байна уу? Тий. Тэгээд 6 жил яваад энэ хүн доктортойгоор энэ ажлыг хийж мөхөр чадах юм байна гэдэг. Одоо манай дээр мойстер хийсний дараагаар тэрнээс цааш л одоо таныг шалгахаа болио. Та бол энэ ажлыг tenure огцрогсон. Тий. Нотлогдсон гэсэн. Нэгэнтээ тэр ажлыг хийж байгаа бол тэрийгэ зогсоохгүй цааш нь үргэлжлүүлдэг ийм байдалтай юм байна. Монгол Улсын их сургуулийн хувьд бол өнөөдөр тийм судалгааны систем байхгүй. Тийм учраас tenure систем одоогор байхгүй байна. Ер нь бол явандаа бид нар энэ tenure систем рүү орно. Үүнийг зарласан байна. Гэхдээ бүх багшийн албан тушаал tenureтэй биш. Цаашдаа судалгааны ажлаар эрчимтэй ажиллах, тэрийг бүр давуу хийх тэр позицууд, албан тушаалуудыг анханасаа tenure-ийн тараагтай буюу дархлаажуулахаар оронтоо гэдэг нь эхнээс нь зарлж ээж тийш нь хүмүүсээ оруулна. Тэгээд энэ рүү орох хугацаанд багшийн шалгуур шигшилт явна. Судалгаагаар явах багш. Тийм. Нөгөөдөл нь багшийн ажлыг голчлон гүйцэтгэх нэ. Тэрэнд одоогийн системээр явж болно. Тэгээ ийм маягаар энэ рүү шилжилтийнхаа бид нар хувилбаруудыг одоо хийж байна. Өмнө өнөөгөр яваад ирсэн тэр хүмүүсийн энэ систем шилжүүлсэн тэр хүмүүсийн буруу биш шүү дээ. Тийм учраас тэр хүмүүсийг бас хохирохгүйгээр асуудал шийдэх хэрэгтэй. Яг карьерийн дунд яваа хүмүүсийн хувьд боломж олох хэрэгтэй. Илүү шилжиж орох. Шинээр орж байгаа хүмүүсийн хувьд ерөөсөө илүүгээр гэсэн ийм маягаар харж байна. Ер нь их сургуулийн багшлах бүрэлдэхүүний хувьд бол одоо маш их залуужж байна. Одоо дундаж нас хэд вэ багш нарын? Багш нарын дундаж нас бол ер нь 40 жаахан гаруй байгаа шүү. Энийг нэг анзаарснаар ер нь яг уу бусад орнууд ч гэсэн болдог л асуудал юм шиг байна. Багш нар нь одоо юу гэдэг ахмад багш нар нь их зөнхөлдөг. Зөнхлөх шийдвэрүүдийг гаргадаг, одоо эрдэмжлэгээний зөвлөлтөж ордог. Тэгээ тэр хүмүүс нь ерөнхийдөө ингээд их удаан хугацаанд ажиллах. Тэгээ шин залуучууд орох боломж нь их багтай, өсөх боломж нь их багтай байгаад. Тэгээ багшийнхаа дээр нь багш суугаад байдаг. Багшаагаа одоо та болоод би орчин дараа болъё гэдэг юм уу тийм хэлж чаддаг. Тэгээд энэ нь бол нөгөө өөрчлөлтийг удаашруулж өрсөлдөх чадварт одоо сөргөр нөлөөлдөг гэж би. Яг ийм байдал бол Америкийн сургуулиудаар одоо маш их хэрэгжиж байгаа. Тэгээд одоо юу гэдэг юм бэ? Өмгөрсөн мод ч гэдэг юм уу тийм байгаар нэлээд хүртэл гарсан л да. Тэгээд tenure авчгаад тэрэн дотроос цөөнгөө хүмүүс тайвшраад одоо нүд tenure авсан хүнийг сургууль халах хэрэггүй болж байгаа байхгүй. Бүтээл гарахгүйсэн ч халах хэрэг байна. Тэгээ ийм хүмүүсийг бол сольж чадахгүй, дээрээ дараа нөхөж чадахгүй, тэгээд өөрөө тэд нар маш өндөр зардалтай хүмүүс шүү дээ. Хөдөлгөж чадахгүй байдал төрөөд. Нэг нь tenure системтэй учраас тэр чинь доороос нөхөгдөх хэмжээ солигдох дундах attrition солигдолт бага юм чинь ахмад насны хүмүүс цогцлохоос арга байхгүй тийм байдалтай байна л да. Тийм учраас сүүлийн үед одоо шинээр гарч байгаа багшийн орон тоонуудыг non tenure-гүйгээр болгох нь нэмэгдээл байгаа. Тийм. Одоо ер нь харьцааны дуу tenure-тэй tenure-гүү гэдэг. Гэхдээ Америкийн сургуулиудын хувьд бол энэ tenure систем маш
уламжлуулсан нийтлэг систем. Одоо гэхдээ энэ бас асуудал болоод байгаа юм шүү дээ. Асуудал болж байгаа энийг их сургуулийн академичдын нь маш ихээр ярьж шүүмжилж байгаа ийм сэдв. Гэхдээ л өнөөдөр Америкийн эрдэмтдийн их сургуулийн профессоруудын бол 3.2 орчим tenure track хэвээр байгаа. Энэ бол айжмаар энийг жоохон өөрчлөх юм явж байна. Тэгээд дээр нь ерөөсөө их сургуулиудын шин чанар нэлээ өөрчлөгдөж байна л доо. Бүр тогтцсон их сургуулиудын хувьд ч гэсэн өөрөөрөө зохион байгуулалтын шинжилэх юм явц бүгдээрэн дээр ажиглаж байна. Энэ ялангуяа технологи маш ихээр нөлөөлж байгаа. Томоохон их сургуулиуд нэртэй эрдэмтдийнхаа багш нарынхаа хичээлийг нийтэд өндөрлөг болгочлоо шүү дээ. Coursera гэдэг байна, MOOC гэдэг байна, edX гэсэн үйл хөдлөж ирж байна. MIT зэрэг хичээл. Harvard, MIT, Stanford бүгдээрээ хичээлүүд авсан. Одоо аль ч орны оюутан тэргүүлэх их сургуулиудын шилдэг профессоруудын хичээл өндөрлөгөө зөвөр үзэж болж байна. Ийм орчин дотор цаашдаа их сургуулиуд яаж ажиллах вэ? Их сургуулийн хичээл ямар хэлбэртэй болох вэ? Заавал сургууль дээр очих ёстой юу? Сургуулийн номын сан ямар болох вэ? Гэх мэтлэн асуудлуудыг одоо бүгдээрээ л тал талаас нь хэлцэж байна. Ер нь их сургууль бол номын сангийн хувьд наазах нь ойрын жилүүд. Томоохон их сургуулиудын номын санд хийж байгаа шинжилгээг үзэхэд ерөөсөө электрон хэлбэрийн номын сан руу их явж байгаа том хэлбэр тийм. Тэрийг үзэж ашигладаг багж хэрэгслэн ч гэсэн маш их юмд түгээмжлүүлчихлээ. Гар утаснаас эхлээд таблетууд тийм ээ. Энэ бүхнийг ашиглаж болж байна. Энэ нь бол өөрөө ингэж их хурдтай шинжлэгдэж өөрчлөгдөж байгаа мэдлэгийн энэ далай дундаас шин сургаг юмыг маш төргөн болж авахын тулд бүгдээр ингэ хөдөлтөж авах тэгээд өөрөөр яваад авах бол аль ч утгаараа боломжгүй болж шүү дээ. Ийм учраас цаашдаа бол энэ амьдралыг хэвшил болох юм шиг байна. Ер нь хавцлаад үдчихсэн дэвтрэлцэн энэ цаасан ном бол ерөөсөө хэцээ салахгүй энэ мөнхийн юм байна гэж зарим хүмүүс ярьдаг л да. Гэхдээ энэ бол энд дассан хүмүүс тэгээд ахшгүй байна. Сүүлийн үеийн энэ Kindle ч юм уу энэ таблетууд бол бидний энэ ном үзэж байгаагаас дутахгүйгээр тэр номон дээр хуудсыг эргүүлээд дээр нь тэмдэглэл хийгээд үзэхээр юм боломжтой болгоод байна шүү дээ. Технологич болно л бодит байдлаар. Одоо бас нэг ийм юм яригддаг. Одоо өмнө нь IQ гэж ярьдаг үстэй. Оюуханы итгэл зүрх үү юу гэлээ? Тий, оюуханы. Монголоор тэгээ сүүлийн үед бол emotional Q гэж яриад байгаа. Одоо сэтгэл хөдлөлийн итгэл зүрх үү. Өөрөөр нь өмнө IQ сайтай хүн бол их мундаг гэж тооцогдож байсан бол тэр нь хязгаартай байна. Одоо EQ буюу тэр сэтгэл зүйн хүчин зүйл нь одоо гэдэг юм сэтгэл хөдлөлийн итгэл зүрх нь одоо өндөр хүмүүс илүү их амжилт гарах магадaltaй байна гэж ярьдаг. Энийг та сургалтыг оюутныг шалгаруулах те дүгнэх шинээр эсэгчдийг авах тэр юунд оруулж байгаа юу? Нэвтрүүлж байгаа яаж нэвтрүүлж байгаа? За одоогор бол бид нараа энийг яг үнэлж дүгнж араахан чадахгүй байгаа учраас бид нар системд оруулаагүй байгаа. IQ-г хөвч шалгаагүй. Яг өнөөдөртөө ихтэй сургуулийн үйлчлэлтийн үндсэн үнэлгээнд оруулахгүй байгаа шүү дээ. Энийг дүгнж байгаа байдал аргачлалын хувьд бол бас яг нэг утгатай хийж харах хэмжээг байна л да. Тэр IQ чинь өөрөө цаашаа хүн амжилтаа сурах уугүй юу гэдгийг цорын ганцхан бас үзүүлэлт биш ээ гэдгийг бүгдээр үлэмжшөөрөөд байна шүү дээ. Ер нь бол өндөр байвал үр дүн гарах магадлал боломж өндөр байна. Гэхдээ энэ бол бас 100% биш. Тийм явган яриач гэдэг юм онгоо ч юм уу гарцсан байсан шүү дээ. Одоо 10 жилдээ их сургуульд онц сурсан хүмүүс нь төгсөөд багш болдог, сайн сурсан хүмүүс нь төгсөөд мэрэгчлэлтэн болдог, дунд сурсан хүмүүс нь төгсөөд компани захирал болдог, муу сурсан эсвэл сургуулиас хөөгдсөн хүмүүс нь төгсөөд тэр мутгууд болдог гэх. Тийм бодит жишээнүүд байна л да. Ер нь бол тэр чинь одоо тэр хүмүүсийн тэр бусад шин чанарын сайн харгалзаа бүтээл холбоотой байх л та тийм ээ. Энэ өөр үнэлгээний системтэй гэж холбоотой. Юу үнэлдэг юм? Яаж үнэлдэг юм? Хэн үнэлдэг юм? Энэ бүхнээс маш хамааралтай. Зөвхөн одоо сахилгаттай хөлтөд 5-50 байвал тэр чинь тэгэл их л өөр маягийн дүгнэлт рүү шилжүүлнэ шүү дээ. Шалгахтаа зөвхөн чэйжил тогтоосон шалгаад байвал бас нэг янз гараар нь хийлгээд, бүтээлгээд тэрийг үнэлж байвал өөр нэг шинж. Энэ бүхнийг өнөөдөр өөрчилсөн юм нэлээ суур өөрчлөлт. Сургуулийн өмнөх боловсролоос эхлээд суур боловсрол, бага боловсрол дээр одоо боловсрол яам санаачлаад эхлүүлсэн явж байна. Жил тутам 40 сургууль дээр туршилт яваад тэр туршилтынхаа дүн цааш нь нэгтгэж дараагийн жилийн бусад сургууль руу бүхэлд нь түгээж энэ ажил явж байна л да. Тэгээд энэний гол үндсэн үзэл санаа бол сая яриад байгаа тэр зүйлүүдийг л тооцсон байна.
Ер нь сурах чадварын хувьд бол хүмүүсийн сурах боломж, харьцангуй ижил. Зүгээр тэрийг хөгжүүлэх боломж, сонирхол хэр байсан бэ гэдгээс хамааралтай. Тэгээ сүүлийн үед ган нэмэр сайдын оюутнуудад багш нарт олон нийтэд тавьж байгаа лекцүүдийг бас сонсч үзэх хэрэгтэй. Тэрэн дээр тархины хөгжлийн тухай ган нэмэр сайд маш ярьж байгаа. Тэнд бол саяын энэ асуултууд дээр яг тарих судалдаг судлаачдын сүүлийн үед гаргасан дүгнэлтүүдтэй холбосон их сонирхолтой зүйл ярьж байгаа. Тэгээ энэ бол цаашдаа боловсролын салбарт энэ боловсрол эзэмших, боловсрол олох үйл ажиллагааг зохион байгуулахад нэлээд суур зарчмууд бас өөрчлөгдөх хэрэгтэй болж байна л да. Тэгэхээр яг Монгол улсад боловсролын чанарыг ерөнхийдөө сайжруулахын тулд зөвхөн дээд боловсрол биш мэдээж дунд боловсрол таны түрүү хэлсэн те сургуулийн өмнөх болсон те тэр бүх боловсролуудын асуудлыг цогцтол авч үзэх хэрэгтэй байх л та те. Тэгэхгүй бол зөвхөн муу оюутан ороод ирвэл тэр үнийг одоо их сургууль хэдэн хувь сайжруулж болохын тэр бол бас хязгаартай байх л та. Ер нь хүний төлөвшлийн үйл явцад дунд боловсрол илүү чухал байдаг юм уу? Дээд боловсрол илүү чухал? Аль нь илүү одоо шийдвэрлэх нөлөөтэй байна? Ер нь зөвхөн энэ тархины хөгжлөөс нь авч үзсэн өмнөх судлаачдын гаргасан дүгнэлтээс үзсэн одоо хамгийн чухал хөгжлийн шатвал бол сургуулийн өмсөнд байна. Тэр үед хүн төлөвшлийн нийгмийн чиг баримжаа бусдаа харьцуулалтаа баримтлах зам төлөвийн ерөнхий чиг тогтох. Тэгээд цаашдаа юм сурах, суур тавигдахад энд бол хамгийн эрчимтэй хөгжлөө байна. Энэ үе бүрэн ашиглах юм бол цаашдын дараагийн боловсрол эзэмших хөгжих энэ үйл явц бол маш хөнгөн болно. Гэтэл тэр үед алдчих юм бол дараагийн шатнд гарах хүчин чармай бол маш өндөр болно. Өгөөж бол бас тодорхой хэмжээгээр буурна гэсэн иймэрхүү судалгааны дүн харагдаад байна. Гэтэл огт боломжгүй зүйл биш. Одоо мөс рүү ирээд ороход мөсийн бүтцийн өөрчлөлт ерөнхийдөө эхлэлийн шатанд явж байгаа юм байна. Эхнийх нь өөрчлөлтийг та бол засах тийм өөрчлөх юмнууд бол хийж байгаа юм байна. Тэгээ ер нь бүтцийн өөрчлөлтийн одоо томоохон үр дүн гэх юм хэзээ ер нь гарах бах. Хэдэн жилийн дараа биднес мөсийг шив шин илүү чанартай, илүү мундаг Монгол улсын их сургууль болцсон байхыг одоо харах бай. Тэгэхээр хөтөлбөрийн бүрэн хэмжээний шинжлэгдсэн хөтөлбөр өнгөрсөн оноос эхэллээ. Одоо 2 дахь жилдээ орох гэж байна. Гэхдээ явцын дундор бас засах, сайжруулах юм маш их байна. Галтгуур захирлын үед бол чиг нь бол явах ёстой чиг рүүгээ тавигдсан. Энэ бол цаашаа үргэлжлэхээс өөр арга байхгүй. Тэр дотор Монгол улсын их сургууль бол Монгол улсад ажиллаж байгаа бусад их сургуулиудаас ялгаатай их өөр үт сургууль шүү дээ. Шинжлэх ухааны мэдлэгийн үндсэн салбаруудыг бүрэн хамарсан. Одоо бусад орныхтай харьцуулахад comprehensive гэж ярьдаг. Ийж бүрэн их сургууль байхгүй. Тэгтэл шинжлэх ухааны технологийн их сургууль инженер бэлддэг. Техник технологийн сургууль байх жишээтэй. Ангаа ухааны сургууль гэдэг эмч бэлддэг сургууль тийм ээ. Энд чинь харьцангуй мэрэгжлийн чиглэлээр мэрэгсэн сургууль шүү дээ. Гэтэл Монгол улсын их сургууль бол мэдлэгийн гол үндсэн суур үндсэн салбаруудыг бүрэн хамардаг. Энэ утгаараа монголчуудын оюун санааны цөм болох тэр сэтгэгчдийг бэлтгэх ёстой сургууль гэж бид нар өөрсдийнхөө үүргийг харж байгаа. Ийм учраас манай хөтөлбөр төр library art гэж нэрлэдэг чөлөөт эрдэм юмд баригдлагүйгээр хараат бусаар сэтгэх чадвартай, арга зүйтэй тийм мэдлэгийн ертөнцид ажиллах чадвартай хүмүүсийг бэлтгэх ийм хөтөлбөртэй байх ёстой. Ийм зүйлээр хөтөлбөрөө шинжилж, энэ хөтөлбөрөө шинжилээ тэрүүгээрээ сургалтаа явуулах энэ ажилд бол хамттан суралцж байна багш нь ч оюутан ч. Тэгээ анхны төгсөлт бол 4 жилийн дараа хийгдэнэ. Энэ хооронд бол бас багш нарынхаа судалгааны чадварыг сайжруулах, энэ судалгааны ажлыг дэмжсэн механизмууд бий болгох, тэрний тогтвортой санхүүгийн их үүсвэрүүдийг бий болгож авчрах, сургуулийг дэмжигчдээс сургуульд үзүүлдэг тэр дэмжлэгийг байнгын өндөр хэмжээнд болох хэмжлэх олон зорилго бий л дээ. Энэ бүхний дүнд бол ер нь сургууль өөрөө тэр Харвардын их сургууль шиг ч юм уу хастай оюутнуудаа өөрөө тэтгэлэг болох чадвартай болох хэрэгтэй. Тэгээ их сургууль дээр бол гол ноёрхох юм нь мэдлэгийн нэр итгэдэг юм. Тэгэхээр авиас чадвар, мэдлэгийн ертөнд хувь нэмрэл оруулах чадвар. Тэрүүгээрээ л үнэлэгддэг ийм соёл төлөвшөх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол нэлээд урт хугацааны процесс гэж ерөөдөө төсөөлөгдөж байгаа баг. Тэгээ энэ процесс бол гэхдээ бас төгсгөлгүй гэж би бодож байгаа. Төгсгөлгүй гэж юу ч хийхгүй гэсэн үг шүү дээ. Ер нь нийгэм орчин бол байнга шинжлэгдэж байгаа. Боловсролын байгууллага их сургуулиуд тэрэндээ үйлчилдэг, тэрний органик хэсэг нь юм чинь тэрнтэй холбоотойгоор бас л өөрөө шинжлэгцээр байна.
Өнөөдөр дэлхийн тэргүүлэх сургуулиуд хүртэл бас шинжлэгцээр л байна шүү дээ. Тэр бид нар бол тэнд хүрээд болчихлоо, зогсохгүй явна. А гэхдээ цаашаа явах хэвээр харьцангуй зөв тэр төлөвчлийнхөө одоо доктортой тэр хэлбэр хэв шинжээ хязгаарлах байхээр би бол 5 жилийн дотор болж чадах байхаа гэсэн байдлаар харж байна. Энэ дээр ихтгэл өмчлөлтэй байгаа. Ер нь ингэхтэн зүйтэй энэний төлөө явна гэсэн тийм бүрэлдэхүүн багш нарын дотор бас их байна. Тийм учраас нэгдэх байхаа гэж бодож байна. За манай нэвтрүүлгийн цаг маань энэ түрээд өндөрлж байна. За Мойсийн өөрчлөлийн тухай мөн дээд боловсролын системийн тухай үзэл бодлоо дэлгэрэнгүй хуваалцсан танд баярлалаа. Таны одоо бүтцийн өөрчлөлтийн том ажилд одоо том процесс үйл явцын ажилд бол маш амжилт хүсье. Энэ бол одоо зөвхөн Мойс биш, зөвхөн Монгол улсын нэр хүндтэй холбоотой, Монгол улсын цаашдын ирээдүйтэй, Монгол улсыг авч явах одоо ирээдүйн удирдагчтай холбоотой тийм томоохон өөрчлөлт байх юм байна. Тэгээд танд амжилт хүсье. За их баярлалаа. Бас ийм боломж гаргаж энэ талаар ярилцах боломж олгосон та бүхэнд их баярлалаа. За баярлалаа.